За үзэгчтэй юу яцгаана? Оройн мэндийг хүргэе. ТV телевизээр орой болгон гардаг. Бямгарагийн орой 22:30 минутаас гардаг. Ганцхан өдөр гардаг, 7 хоногийн ганцхан өдөр гардаг учраас та бүхэн ТV телевизээр үзэж байгаарай. Мөн YouTube channel-аар бол TV Mongolia гэсэн channel дээр бидний нэвтрүүлгээ шууд яг нэвтрүүлэг гарч дуусан дараа хийж байгаа учраас үзэх боломжтой. Тэгээд Зэмэрэ ток шоуны энэ удаагийн зочноор бол би 3 дахь өдөр лайв хийгээд жүжигч Амгаланбаатартай шууд уцаар яриад тэгээд Амгаланбаатар манаас их урайлгын хүлээж авсан. Тэгээд зочинтойгоо яриад цуцсан байна. Тэгээд өнөөдрийн зочин бол жүжигчин Загвар өмсөгч Амгаланбаатар. Эсэнд баярлаа. За баярлаа. Сон сайхан. Тайван сайхан да. Их л ажилтаа яваа сурахтай шүү дээ. Харин тийм нэг кинон дээр барьцаа тэг 7 кинон дээр ажиллаж байгаа. Ажилласан тэгээд 100 хийсэн кино л доо. Гүйцэтгэх продюсераар ажиллаад бас энэ чиглэлийн нэг анхны жилийн болохоор мэдчих чадахгүй зүйлүүд их гарч байна. Тэгээд саяхан 5 дахь нээсэн. Тэгээд киноныхоо нээлт бол одоо тэгэл ажилтаа гадуур одоо театр, юу гэдэг телевиз гээл бүр завгүй л яваад байна шүү дээ. Продюсерыг чи одоо нэвтрүүлгийн одоо жишээлбэл нэвтрүүлэг байлаа гэж бодоод бүх юм хийдэг те. Одоо мөнгө төгрөг, ивент гэгч гэл одоо киноч байг адилхан шүү дээ. Тийм. Яг л бүгдийг л те зохицуулдаг. Тий. Тэгээ зарим хүмүүс ч ойлгохгүй. Энэ нөхөрчин тэгвэл айгүй мөнгөтэй болсон байна гэж ойлгосон тийм шүү дээ, тий. Тэгээ хоорондох менежментийг л хийж явахгүй холбоостай. Тэгээ манай кинонд болохоор очих харьдаг хоёр залуучууд дэмжиж ажилласан. За манай Удмаа гэдэг ч ажилласан гэдэг. Ер нь яг гоо анхны юм болохоор сэцүү байдаг шүү дээ, тий. Өмнө яг кино минонд юу гэдгийг алимны дөрөв хүрээ тэр нэг ормор гэхэр нь очиод орчдөг. Тэр чинь нөгөө ялгүй амар ажил юм байна. Жижигчин тий. Хоол өхөр идчихэл зураг болохоор авахуулчаал ундах үед ундчаа байж идэг гэсэн. Яг ингээд толгой дээр хамгийн буусан чинь айгу хүнд байна. Тэгээ ямар ч байсан энэ барьцаа тэг 7-гоо киногоо нээчихлээ. Тэгээд үзэгчд маань очиж тэгээс үзэж байна. Ам сайтай байна. Тэгээд хошигчтой болох байлгүй дээ тийм ээ. Ямсаа ихний ажил юм чинь салдаа тоноо төлөвлөж байлгүй тий. За тэгээ өндөр ярилцлага бүгдээрээ мэдээж амгаагийн яг хувь амьдралаас яг өндөр амгаа гэдэг хүний хувь хүний үзэл бодол тий. Амгаа гэдэг хүн ярин юу хийж, юу бүтээж, юу бодож явдгийг гэдэг энэ талаар ерөнхийдөө их хвчлээ ярилцсан. Тэгээд амгаа бол бид нар лайв хийсэн. Сая болоос нэвтрүүлэг хийсэн лайв хийсэн шүү дээ. Тэгсэн асуултууд ирж байна. Тэгээд хамгийн эхлээд бага наснаас нэхлэе. Бага нас хаана өнгөрсөн бэ? Би бол одоо хөдөөний хүн шүү дээ. Булган аймагт эмээ өвөдрөө. Ер нь эмээ өвөдрөө өссөн. Тэгээд хэд хүртлээ? 4 дугаар анги хүртлээ, 5 дугаар анги хүртлээ юм уу. Тэгээд тэрээс хойш Эрдэнэтэд 10 жилээ төгсөөд үргэлжлүүлж оюутан болоод хотод орж ирсэн. Тий. Яг оюутан бол анх удаа хотод орж ирсэн юм уу? Арайч үгүй. Тэрээс тэр дундуур нь олгоо юу гэдэг лээ нөгөө аян зүрийн мэдсэн байлгүй олгоо тусаад олгоогоо нэг авахлах гэж хотод ирж ирсэн юм багтаа. 5 мавтай байсан, 4 тавтай байх та. Тэгээд тэрээс хойш ганц нэг ирж ирсэн. Орк гэдэг чинь тий. Ер нь залуучууд ингээл хөдөөнийх ингээд тэгээд гэл амар хэрдэж шүү дээ. Энэ дээр ер нь амгааг тэгж дуудчих юм уу? Тэр үед ч тийм орк марк гэдэг үг хэрэглэгүүлсэн байх л та. Хэрэглэдэггүй. Гэхдээ тэр чинь бас өөр төлөөний үг байж л таараа л та. Хөдөөний хөөс мантууч гэдэг юм уу байгаа л та. Тийм үгээр хэлүүлнэ шүү дээ тэр чинь. Тэгэл би бол эхлээл одоо одод ирээд хэлдэг байхгүй ялангуяа орк марк. Зарим үед би одоо новш юм орк гэдэг ууралцсан юм шиг байхгүй. Яалчгүй. Ягаад гэвэл би жишээ нь орж ирээл хотод орж ирээл те магадгүй яг Эрдэнэ дээр дамжиж манай Эрдэнэ чинь бас нөгөө хотцсон газар л да. Гэтэ Эрдэнэт байхдаа ч юм уу мэдээж ингээд гадаа морь харахаас авахуулаа те одоо нэг тийм нийтийн амьдрах ёсон суралцаагүйгээсээ болоод ч юм уу алтаалаа гаргадаг гэсэн. Гэтэ хүн чинь нэг явандаа нэг гэт нэг тасан зогсдог үстэй. Ингээд байвал би наад үзэгдэх юм байна. Ингээд байвал бас эвгүй юм байна гэдэг юм те. Гэтэл одоо бас нөгөө нэг хөдөөнөөс юм уу орж ирчээд тэр ямар зангаа юу гэдэг нь тэр нэг бүдүүлэг зангаа нийтээр амьдрах нь ёсон суралцаагүй байдлаа гаргаад байгаа хүмүүсийг л оркч нэрлээд байгаа юм болов. Би ч энэ дээр бол тийм шүү л гэж хэлдэг. Одоо тийм хүмүүс нь шууд хэлдэг үү? Харин нэг нь машин бараа явж байхад ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлнэ те. Тэгэл ер нь тэр нэг гудамжинд орилж харалж явах доноос тэр аяхаас ахуулаад хэцүү юм байна шүү дээ. Энэ үл энгийн наазахын зүгээр л одоо суралцчих болохгүй зүйл биш үү тий. Энгийн зүйлүүд л тий. Одоо ингээд түрүүн хэлжсэн нэг эрчүүч юм бол гадаа за ямар сууж бийцсэн юм ямар батаа ингээл нэг буланд очил бийцсэн шүү дээ. Тэгэхээр монголчууд хээгүү гэж яриад байдаг. Нэг болохоор хээгүү юм шиг, нэг болохоор бүдүүлэг юм шиг нэг сонин шүү дээ. Энэ тал дээр амгаа аль нь зөв гэж бодож байна? Яг Улаанбаатар хотод ч тийм. Улаанбаатар хотод ч тийм. Түүнээс яг нөгөө энэ ч тэл нөгөө ялгааных нь хавьл байгаа шүү дээ.
хотод бол тэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Хөдөө тэр хээр талж ямар хаана модон жорлон байгаа гэдэг 20 30 литр очиж тэндээ бэлсэлтэй шүү дээ. Тэр чинь бол тэгэл аргагүй нөхцөл те. А гэтэл яг тэр нэг задгай сэтгээд гэх юм уу хариуцлага өөрөөсөө гадна хариуцлага хүлээж нэг сураагүй ийм зан чанараал хотод буцаж ирж гаргаад байгаа ч болохгүй байхгүй те. Энэ юу ч олон хүмүүс явж байна. Тэр болон тохой тойроод мөр харж байгаа байдал чинь хэн нэгний өмч байгаа. Өнөр танарын дараа нь яах вэ энэ чинь асуудал. Граш машины ард яач байгаа вэ? Би сүүлийн 2 жил гэдэг бодол. Сүүлийн 2 жил гүүгүй байхгүй. Ер нь бол одоо ингээл киноны тоглол ингээл хүмүүс илүү их таньж эхлэхээр тэрийг илүү цэгэнж гинөө эсвэл яг л хотод орж ирэл тэрнээс за болохгүй мэн гэдэг тэр үйл бодлоо явж байгаа юм уу? Тэгээ ер нь зүгээр аль аль нь байгаа бах. Гэтэ зүгээр нэг хүний нэг төлөвшлийн нас гэж байдаг байлгүй те. Чөтөр ер нь 30 руу өгч юм. Одоо амгаа хэдэн настай юм бэ? Ямар жилтэй юм бэ? Нөгөө байж надад ч аягүй гоё хариулах. Хүнээс насын асуудал. Тэр чинь ихтэй юм өстэй. Үгүй тэр би бол бодоод байгаа эрэм ямар хамаатай. Энэ хэлэхгүй юу? Хэлэхгүй. Тийм. Тэг 30 руу өгч яваа. Ямар жилтэй юм? Тэгэхээр чи мэдчихсэн. Юу нэр оргил мангар сэргэлээ. Ер нь одоо ингээл залуучууд бол ингээл тайгаа одоо яг 30 төгч явж байна шүү дээ. Яг бүх юм ингээд төлөвчдөг нас гэлдэг дээ шүү дээ. Тэгэхээр яг зөвөр маш олон бүсгүүчүүд хэдэн настай юм бэ гэж асуулж байсан. Ингээд сахал махалт болохоор их оворч байдаг байхгүй. Тий. Надаас харсаар адил хамаагүй хөгшин. Би тайл да луу. За тэгсэн. Төгцсөн үү? Үзэг үү? Батуу. Би нэг хэлж болохгүй нэг шалтгаан байгаа байхгүй. Тэгээд ойлоо тэрийг дараа нэг байдлаар тайлбарлая заяа. За тийм. Их нэвтрүүлэг дуусгасан юм тайлбарлаж өгнө үстэй. Гүү. Бүр дууссан дараа юм уу? За ямарсан дээр 88 луу хавцаал юм байна гэж ойлгоо тийм. 30 төгч байгаа. Тэгэхээр бол бараг өгтөд ойлгочих واخ. Тэгээд одоо хинтэг амьдарч байгаа. Одоо ганцаараа амьдарч байна. Ганцаараа. Мэдээж одоо Эрдэнэтээс хотод орж ирэл ганцаараа байсан уу? Гүү. Хинтэг амьдардаг үсэ. Тэгэл би ч одоо ах чигээр дамжтал 10 жил амьдарлаа штэ. 2005 онд орж ирсэн байна гэхэр ч одоо тийм биш үү? 2011 жил. Одоо 11 жил болсон байна те. 7-8 жил байсан байна. Тэгэл ээжийнхээч дүүнэринд байдгүйс оюутан байхдаа оюутан болоод өгсөөч гэсэн. Тэгээд ер нь явандаа өмчтөө тэгээд тусдаа гардаг. Чамаар гэдэг шиг тэгэл тусдаа гарсан. Нэг би л ээж автаа амьдэрдэг байхдаа ганцаар амьдрах юмсан те. Бүхэл зүйл нээлттэй. Өссөн үедээ гарч ороод өссөн үедээ унтаал их сайхан ажралтай байдаг байхдаа гэж боддог. Тэгээд нэг ганцаар 2 жилийн дээр тустай амьдраад иш гэрийн хоол ямар сайхан юм бэ те. Чи ганцаар амьдрсан уу? Яг ганцаар. Эхнэрээ авч үгүй найзгүйтэй биш те. Тий. Амгаа эхнэртэй байсан юм уу те. Эхнэртэйг хамт амьдгүй юу? Гүү. Бас ганцаар гарсан байхгүй. Яг эхнэртэйг амьдарч ирсэн шиг. Гүү. Тийм амьдрал бол айгүй магадгүй гоё гэж болно л да. Тий, эхнэртэйг авч тий. Зүгээр тий нөгөө ингээд яг ганцаархан амьдрал би нэг найзтайгаа эрэгтэй найзтайгаа амьдарч ирсэн гэсэн. Манай гэр бүл ерөөсөө тийм шоуны өөр харамж болж хувирж байгаа байхгүй. Нэг хэсэг бол тэгээ яхав нөгөө эргчлөөг идээд идэв юм уу? Хэдэн жил гэж байсан? Яг шоуны өөр болсон. Жил гарan 2 жил бараг тийм байсан. Тэгэл нэг өдөр гинцсэрэл заас болио. Гэж бодсон доо. Ганцаар амьдарч байхдаа одоо зөв тоог нь мэдэхгүй л байх л та. Хэрэг олон гэртээ охин авчиж ирсэн. Яг one night гэж юм дээ. Байсан л да. Байсан. Тэр үгүй яа ингээд солироос шоуд байсан. Одоо л 200 гаруй байд. Хотлоо та тийм ээ. Гайхлаа шүү. Кристен орноор байж тээ. Тий. Хэд байхаа маа. Би тэрийг яаж мэдэх юм? Энэ барагцаа л да. За нэг жилд за би нэг 7 хоногт нэг охин авчихсан гэхэд за нэг хэд болондоо хийж мэгж байгааг хөө. Гэтэ манай гэрийг айгүй манай найз нар айгүй хийж зөвчлэн гэх юм уу. Би ингээд найзууд ч охин авчирдаг гэсэн. Айл айл нь штэ. Нэг өглөө ингээд сэрэхгүй юу. Яг болиг бодсон шалтгаан юу вэ гэсэн чинь нэг өглөө ингээд сэрсэн чинь нэг охинтой тарахгүй юу. Тэгэхгүй юу. Гэхдээ софтвер хэрэгжилттэй тий. Тэр өдөр үнэл хэлж зөв яриад бодтой ярьсан байгаа шүү. Тий. Охинтой таардаг байхгүй гэртээ штэ. Яа чи яалаа юу лээ. Шаараагаал. Айгу болж байгаа штэ тий. Тийм балаа юм болж та. Ямар ч гэсэн хамтлаг хүрээд ирсэн байхтай бодсон чинь цаана манай нэг найз авчихсан байхгүй. Тэг чинь тэгэхээр энэ юу нь яхав зүгээр би одоо гэхдээ энэ бүдийг нэг гэж юу гэдгийг сөргөөр бол бодоод байдаггүй. Яг мэдээж энэ бол буруу зүйл. Гэхдээ юу гэдгийг нэрээр залуу нас нэг үзээд өнгөрөх гэх юм уу туулаад явах гэр бүл зохиогоод цаашаа амьдрахад бол зөч одоо юу гэдгийг дахиж ийм алдаа гаргахгүй байхаар
Тийм. Өөр зүйл рүү шунанд урлаад байхааргүй тийм цаг хугацаа тэр 2 жил өнгөрчтэй гэж би боддог шүү дээ. Нөгөө нэг магадгүй яг эхнэр авахаас өмнө бүх зүйлүүдийг үзчих хэрэгтэй тий. Тэр тэндээсээ уйдаад тэрийг болохгүй мэн гэдгийг мэдчихээр эхнэр авах юм бол магадгүй сал санахгүй их сайхан удаан амьдрдیں۔ Гэт юм л. Гэтэ би над дээр чи нэг үг байж штэ. Яг нь чи тэр ирчүүд болохоор өөрсдөө өмөрж байгаа юм шиг сонсогч магадгүй. Гэтэ нөгөө эрэгтэй хүний хийг үзсэн, эмэгтэй хүний багыг үзсэн. Тэр үгүй илүү дээрээ гэсэн үг өгдөө штэ. Тэгвэл тэгж боддгийн. Зүгээр эмэгтэйчүүдийн тал дээр ч гэсэн одоо ингээл эмэгтэй хүн хийг үзэн гэдэг бол ганц саяны тэр нэг иримийн асуудал дээр ч биш шүү дээ. Ер нь зүгээр нэг эмэгтэй хүн тэгэл нэг амьдрал нухлагдаал ингээд тагцсан нэг тийм гоё эмэгтэйлэг байдал гэх юм уу. Тэрний гоё юм байхгүй, нандин юм байхгүй болоод байгаа юм шиг. Магадгүй байгалаас бурхнаас ч юм санаасаа өгсөн өгдөл нь угаасаа эмэгтэй хүн чинь хайрлагдаад ингээд тийм нандин байх хэвээр байх гэж боддог байхгүй. Зинвэра ток шоуны хамтран ажиллагч Project Lounge Club. Айлын хэд хүүхэд юм бэ? 3 хүүхдийн дундх нь. Айлын дундх. Эрдэнтийн 10 жилдээ Эрдэнэт төгссөн, оюутан болж орж ирээд аль сургуулийг төгссөн? Оюутан болж орж ирээд их засаг их сургуулийг. Юу нэ? Дааны эдийн засаг. Дааны эдийн засаг. Өөрөө дуртай чиглэлээр. Эсвэл зүгээр л би ер нь 10 жил байхдаа одоо над чинь гэрт нэг 100 гаруй юм өрөмжил медаль байдаг шүү дээ. Тэгэл тоо олимпиад их ордог, түүхийн олимпиад их ордог. Тийм тэгээд тийм хичээлдээ их сайн хөвгт байсан. Яг энэ чиглэлээр яваад уул нь би мөс эдийн засагт орё гэж бодож ирсэн. Тэгээд өөртөө айгүй бардам ирсэн чинь орж чадаагүй таслагдсан. Тэгээд дараа нь одоо буцаж очиж нөгөө Еврог очиод Эрдэнэттэй очиод конкурсанд оронгуудаа нөгөө хэсэг сургуулийн барь авсан. Тэгээд сургуульд төгссөн. Загвар хизээс өсч эхэлсэн. Хамгийн анхаар бол загвараар болсон хүмүүс амгаа гэх энэ их өвөрмөц царайтай залууч гэдэг юм их тэгж мэддэг байсан баг. Кинон тоглохоос өмнө хэдэн онд аль загварын агентлагт ороод тэгээд загвар өмсгч болчихв. Тэр чи юу юм л да. Би нэг сургуулаа төгсөөд бас л гайгүй төгслөө л дөө. Одоо манай хэсэг ер нь лонд сурлагт байсан шүү дээ. Хэдэн тэгээд сургуулаа төгссөн чинь манай нэг доотлын үгүй ижил курсын нэг хүүхэд охин амгаа найз бүр ээж мэжтэйг ирж байгаа байхгүй. Амгаа найзаа нэг юугаа өгж байгаа чи. Диплом өгж байгаа чинь хуурамчаарч үлээ нэг жижигхэн дээр ашиглачаад нэг дураач чи өгье гэхгүй юу. Оо май гэл. Нөгөө чи намайг хоол молонд оруулаад байгаа шүү дээ. Би чинь оюутан цадцсан зөвөрөөс бүгдийг хий. Яг хөө сургууль төгссөн диплом авцсан байгаа үе шүү дээ. Өгөө явуулсан чинь бараг жил алгуулсан. Эйгүү уус тэр чинь тийм сургуульдаа. Тэгээд би чи бол нэг 3 газараас ажлын санал авцсан. Тэгээд диплом байдгүй. Диплом байдгүй. Яг очих гэж одоо шинэ төгссөн оюутан чинь диплом байхгүй бол ажлын түүх байхгүй болохоор чи над итгэхийн өрөмжлөл байхгүй шүү дээ. Тэгээд тийм сонирн байдал үүсээд одоо яана нөгөөд чи араас ингээ илдээд явд нөөч олддггүй. Айгуу сонирн байдал үүсэхгүй. Тэгж явж байгаад нэг харсан чинь хий ингээ байжсэн чинь тэр анх одоо урнаа одоо манай өндөр урнаа багшийн юу модель гэдэг шанс гэдэг агентлаг нараа багш тэр хоёр нэг юу янготой алууч нэг юмд яваад хаач гээд тэнд анх явж исэн. Яаж танилцсан? Тэр агентлаг руу яаж очсон? Эсвэл өмнө нараа биш таньдаг байсан юм уу? Тэр нэг ийм холбогдолтой нэг жижигхэн нэг зургийн юмар л холбогдолтойгоор л уулзсан юм аа. Тэгэл ялж чи надаар ирээд гээд. Тэгээд Монгол модель агентлаг руу орсон шүү дээ. Орцсон шүү дээ. Тэг яг орцсон. Ер нь зүгээр юу штэ. Урваад ах чи зүгээр ямар нэг юм хүн сонголт байх хэрэгтэй тий байж болно. Гэхдээ энэ за модель ч юм уу ямар нэгэн хүн энэ ч ажил штэ. Ажлын хэлбэрт ажил хийх гэж байгаа юм чи хаана одоо эргэлттэй байна ч гэдэг юм уу талаар тий. Хаана нэлээд амжилттай явах бай. Тийм газар нь орхон зүйтэй гэж бол тэгэл юу модельс бол ирээдүг байсан юм уу тий. Ирээдүг гэж хэлэхгүй л тий. Яг зүгээр ингэ шинээр гарч иж ирсэн агентлаг. Тэгээд Монгол модель хөлөө олцсон. Яг хөө тэнд юу гэдэг янз бүрийн кастинг болно шүү дээ. Янз бүрийн ингээл шоуны ч юм уу зураг авалт юм болоход Монгол модель дээр очдог. Тэгээд тэнд хамгийн гол нь сайхан гоё хамт олон байдаг. Болоо сүртэй өвчтэй. Одоо загвар өмсөж шүү. Одоо нэг ийм сахал өвчтэй нэг хөрөж одоо тэгээд нэг сүүлийн яг 3 4 жил баг ингээ хөдөөгөр ер нь тэнцсэн байна шүү дээ. Санал ер нь ирд юм уу? Оо яг хөө тэгээд тийм одоо загварын ажил хэрэг дан ганц ингээд тайзан дээр алхахаас гадна тий
зураг авалт юм зэрэг байгаа шүү дээ. Рекламанд орох гэсэн. Одоо амгаа бол нэг би яг дээр интернетээр үзчихсэн Монголын жүжигчдээс хамгийн хөсөмчд 10 жүжигчин ингээд эрэгтэй жүжигчин. За үг вэ? Үг вэ? Амгаа тэнд 3-4-т явжсэн. Гөө. Тийм балаа. Би айгуу дургу гаргацсан байлээ. Тэгээд би хараад за амгаа бол хөсөмчд залуу юм байна. Тэгээд загварт бол нэлээд удсан шүү дээ. Монгол хэлээ гэдэг. Монгол хэлээс хэдэн охин дарж яв. Яаж явба? Дарж яв. Дарж авна гэдэг чи миний ойлгож байгаа тэр балер ертөнцөөр хэлээд байна уу юу? Балер ертөнцөөр ойлгож болно. Өөрөөр ертөнцөөр л. За нэг даржсэн бах даралцчихсан бах гэхгүй заавал нэргээ. Ер нь зүгээр залуунаас нь чи загварынх нь чи яасан ер нь хэцүү асуулт юм бэ ер нь. Гөө энэ тохирсон юм аа. Одоо ингээд залуучууд болохоор би одоо бүр гэлж болоо өрчих уу. Тий, одоо ингээд залуучууд бол ингээд загварт орох их гоё загварын бүсгүүчүүдтэй уулзаал загварын охтуудаар гоё ингээд хүрээлүүлээд их гоё гэж ойлгодог шүү дээ. Тийм байд тийм үү. Тэгээд ер нь яг тэгээд хэр олон загварын охтуудыг дарж явбал дарахгүй яг ярих юм уу хаа. Зүгээр ер нь тэр дунд бас өргөжүүлсэн 2 3 бүсгүй байгаа. 3 4 за 4 тий. Дарж явна гэдэг чи юу гэж ойлгоод байна? Би тэр утгаараа хэлдэг шүү дээ. Өөр утгаараа хэлсэн байхгүй. Тэр өөр дарна гэдэг ямар утга байдгийг. Ямар дарна гэдэг чи одоо юугаар ч ойлгож байна шүү дээ. Одоо энгийнээр ойлгох юм бол одоо загвар дээр ингээл хамт нэг тайзан дээр алхаад ч юм уу те. Дээр нь халтарж унах ч юм уу. Юу гэж ойлгож байна? Энгийнээр ойлгол. Яг энэ зөв загвар автодтой үерхэд ер нь тэгээд ирээдүйтэй нэ ирээдүйгүй санагдаж байна. Тэгээд загвар автод бол байнгын зураг авалтнаар залуу малуутай дэврэлтэй л те. Ер нь тэгээд загварын автодтой үерхүүл ер нь л ирээдүйгүй гэж хүмүүс ойлгодог шүү дээ. Үгүй ер нь хувь хүнээс л хамаарч байгаа шүү дээ. Загварын охтууд ч тэнэг охтууд байгаа, ухаантай мундаг охтууд ч байгаа. Өөрийгөө зөв авч явдаг. Өөр мэрэгжлийн санхүүж охтууд дунд ч муу охин байгаа, сайн охин байгаа шүү. Энэ чинь зүгээр хүний л асуудал байхгүй тий. Яг нь нийгмийн нөгөө өөрийн нөгөө салбарын онцлог гэж юм бас тодорхой хэмжээнд байдаг л байх л та тий. Яалчгүй тэр салбар нь өөрийг нь жоох өөрчлөгч гэх юм уу тэдний гой ганган байхыг шаарддаг тий. Олны хараан дээр авааччдаг ч гэдэг юм иймэрхүү өнцгүүд бол байдаг баг. Тэр өнцгөөсөө зүгээр юу гэдэг нөгөө хүний айн болоод явж байгаа сайн охтууд ч нь л байна л да. Тэр гол нь баян байдаг тий. Тэр хань болоо явж байгаа хүмүүс надад баян залуучууд байдаг тий. Оо байдгүй хоо. Байдгүй байдаг шүү дээ тий. Тэгээ ингээд ихэвчлэн харж байхад загварын бүсгүүчүүд бол ер нь баян залуучууд. Чи энэгээр ер нь юу хэлэхэд чи 4 охинтой үерсэн. Чи ядуу болохоос уугүй аа. За. Ер нь чиний ихсэн согтуудад толгоомуутай зарим ухаантай гэдэг жисэн. Амгаад аль нь таарч ирсэн. Тэгээ суглаад ажиллаж байгаа шүү дээ. Тий. Аль нь юу гэж аль нь таарч гайг охтууд байсан шүү хаачиж. Нэг нь бол тэгээд тэр донд одоо мэдээж тийм анханаас нь тийм мудаг гаруудыг сонгож бас хүн эрхийг бодохгүй шүү дээ. Яг ирэхэд ирэх явцад бас хүмүүс таньдаг шүү дээ. Тэгээд одоо ер нь амгаад яг ямар бүсгүүчүүд таалагддаг юм. Одоо хүмүүс бол их хараа сууж байгаа бүсгүүчүүд. Ямархуу бүсгүүчүүд мудаг бол таалагдахгүй маань. Гэхдээ мудаг гэдэг чинь яг мудагийнхаа тодорхойлтыг би өөрөө мэдэхгүй л дээ. Тэр нийгэмд хэвшсэн ойлголтоор хэлжлээ. Зүгээр таалагдах хүн чинь одоо жишээ нь яг чиний төрөний хэл үнэн байхгүй тийм. Загвар магт ороод ингэсэн тэнд гоё гангаа охтууд харагдаад насны онцлогоор ч юм уу 20 настай юм чи 20 гарцсан явж явах насн дээрээ тийм. Тэгээ сүүл рүүгээ хүн болохоор арай өөр төвчний хүн хайж эхэлдэг юм шиг. Одоо болохоор би зүгээр аягүй тийм мэдээж хүн нөгөө нэг огт царай харахгүй нүжил байхгүй л тийм. Сэтгэл нь агуу байгаа халамжин сайн байлаа гэд гадаад бас ерөнхийдөө тийм гоо сайхны өдмж гоо сайхны нэг тийм шаардлага гэж юм ямар ч хүн байдаг штэ. Тэрний тодорхой хэмжээгээр байх хэвээр. А гэхдээ зүгээр ер нь тэрнээс илүү гол юм нь бол нэг хүнийг ойлгодог тий. Одоо нэг өөрийг нэг олцсон хүн байдаг штэ. Хүнтэй ойлгодог, хүнтэй харилцаж чаддаг. Тэгээд одоо эсрэг хүнтэйгээ юм сайхан хүлээжтэй байх чаддаг тий. Би эсрэгээр яг нөгөө бодсон энэ хугацаанд би ганцаараа яваад байгаагийн шалтгааныг тэгэл огтуд болохгүй байх энэ тэргээл чихээд байхаа бол бас муухай л та. Хүн би өөрөө төлөвшөөг байсан байлээ. Тэгээ энэ хугацаанд нөгөө нэг янз бүрийн бүсгүүчүүдтэй суучаад байгааг байрлалдаг байхгүй. Айгуу бол сар сарын сайн амьдрал үүсгээл те. Нэг бол одоо юу гэдэг дандаа хэрүүл уралтай ийм амьдрал үүсгэсэн бол баларх байжээ. Тэр өдөө хүртэлх хугацаанд бол би тэгж тодорхой хэмжээнд яаж төлөвшүүл амжаагүй байсан байна гэдгийг бол би хүлэмжшүүлж байгаа. Яг чиний дөрөв үлгэн хүлээстэй байдал гэдэг чинь эрэгтэй хүн ялангуяа маш чухал юм байна лээ. Манай өчтөр лайв хийж байхад бас үзэгчид асуулт асууж ирсэн. Тэгээд одоо бол ганц биеэрээ хэр удаа явж байгаа юм амгаа? Найз өхөнгүүгээр.
Би хамгийн сүүлд одоо нэр энэ хэлээд яг нэг бүсгүй төвөрчихсэн. Саяны нэг 5 сар хүртэл юм да. Одоо баг нэг дөрөв хойш 6 сар тий. Ганц сар яваа. Тий. Тэгээд нөгөөдхөө яаж зохицуултын гэдэг асуулт ирсэн. Нөгөөдхөө яаж зохицуултын гэдэг нэг бүсгэл асуусан. Нөгөөдх чи яг юу гэж байгаа. Нөгөө нэг чи айгүй эвгүй юм билээ. Нөгөө хүнээс асуучаад ойлгоо хариулгууд тийм биш шүү дээ. Чи баг өөр бодоо хариулчлаа гэдэг байна. За шудрах хэлчихээс. Нөгөө ажиллаа. Тэгээд гаргуу ажил чинь савх мах гэмтсэн гэсэн нэлээд хүчтэй ажиллаа. Нөгөө ажил уу? Чи тэгээд намайг гар ажиллагаа айгүй ихтэй гэж. Нөгөө энэ гар хогцсон хэрнэ. Үгүй эн чинь тэгээд сэрс өгч байгаа. Маркч байгаа. Тэгээд ер нь тэр ажил яаж гисэл. Харин тэгэл одоо энэ гар байсан тэгэл сэрцэх болчихлоо шүү. Одоо ажиллахгүй. Одоо ажиллагаагүй гэсэн. Зүүн гар ажиллахгүй. Сураагүй энэ яг зураг. Одоо ингээл хүмүүс чи баруун одоо гартай хүмүүс те ингээл зүүн гар цолгоо хүмүүсийг л их ухаантай гэж ярьдаг юм лээ. Тэнгүүд зарим хүмүүс ингээ баруун гараараа баруун хүртэл солгоогоор тоолдог ч юм уу те. Солгоогоор ямар нэг ажлыг баруун зүүнээрээ хойлгоно ажилдаг. Гэхдээ ер нь ухаантай хүмүүс байна л да. Би толгомч байна гэдэг нарийн болгож яриаггүй жинхнээс хэлэхэд одоо энэ бүр гар одоо арай гайг болж байна. Сая гимтчихэд байх ихний хугацаанд бүр ингээд яд ч л одоо нөгөө машины жолоо барьж чадахгүй байгаа байхгүй. Энэ бүр эрхийн ургаараа гэдэг эмцэн нэгээрээ барьж ах шинэ тий. Өстой нэг ажиллагаагүй зүүн гар бол нэлээ тийм нэг юм ажил даатах юм шиг байгаа. Энэ хугацаанд дэгтлэн. Бас ингээд аль аль нь ажилуулдаг болох ч хэрэгтэй шүү дээ. Явандаа бас ганц хоёр удаа явал. Тэр ажиллажсэн зөв тий. Тэгээ ер нь одоо ингээд залуучууд гэдэг шүү дээ. Баар орлоо, охинчгдэх гэж ордог гэдэг шүү дээ. Магадгүй зөвөр ингээд би бол дэгдэг лээсэн. Ой бүсгүүчүүдтэй газар байх нь одоо илүү гоё кайфтай байдаг. Тэ мэдээж баахан цэрэг татлага болж байгаа юм шиг газар ямар их дүүн байхыг хүсдэг. Тэгэхээр ер нь баарнаас ч юм уу ингээд ороод за нэг өнөөдөр ганцаараа удаачлаа нэг бүсгүүдэд танилцъя да гэж гарч ирсэн удаа байгаа. Гэхдээ үн байсан гэдэг бол хангалттай хэлсэн шүү дээ. Одоо саяны энэ 6 сарын хугацаанд. Гүүг би 6 сарын хугацаанд бүр одоо хүний нэг бүр зайлшгүй төрсөн өдөр баарн тэмдэглэж байгаа ч юм уу те юмны нээлт мэлт гэсэн тийм албан шаардлагын дагуу л баар хийдэг одоо орсон. Ер нь бол их шоуддаг байсан баг те. Их шоуддаг байсан. Одоо бол зодог тайлцсан гэдэг ба шүү дээ. Зодог тайлсан. Одоо л арай өөр сэдвээр ярилцъя. Тий гоё. Одоо амттай юм их дуртай юм байл шүү дээ. Тий шүү дээ. Тий. Ер нь ихтэй хүмүүс нэг тийм байдаг шүү дээ. Ихвчлэн ер нь бол нэг амттай юм нэг иддэггүй. Тэр нь бас алкоголноос болд юм шиг байна. Алкогол их хэрэглэхээр амттай их идэхэ болчихдог гэсэн. Үүний бие организм л тийм зүйл юм шиг. Эсвэргээр би тийм зүйлээс татгалзсан болоод идээд байгаа юм билүү те. Одоо ер нь би асуух гэдэг нь алкогол ер нь сүүлийн үед хэрэглэж байна уу хэрэглэхгүй юу? За бүр огт хэрэглээгүй гэж хэлэхгүй. Гэтэ зүгээр энэ төрлийн хэрэглээ надад ерөөсө зогтхгүй нэгд. Амархан одоо согтно. Дээр нь одоо нөгөө шаардлага гэж ярьдаг чинь маргааш нь бол ерөөсөө ажлын бүтээнж асар муу ерөөсөө болж л үгүй юмыг хойшлон тавиулж байгаа л харьчих гад байдаг ч тийм нэг иймэрхүү байдаг. Сүүлийн бол энэ бол болчиход байгаа. Тий. Энэ бол ямар нэг юм тунгийн тааруулж хэрэглүүл зүгээр гэж бас ярьдаг тий. Бүр болчиход байгаа гэсэн үг бол бас биш шүү. Зүгээр ер нь бүр албан шаардлага юм ба шүү. Тэн дээр зүгээр. Гэтэ бас нэг гол юм байна л да нөгөө тунган тааруулна гэдэг яг чинээсээ хэлдэг шиг тий. Хүмүүс ингээл бас их хуугаад согтоод тэгээ бүр тасарч унтлаа. Тэгээ үргэлжлүүлж явах гэдэг байхгүй тий. Би ч гэсэн тийм л байсан. Тэр нь өөрөө айгу бийдэ ч юм уу тэгээд нүг маргааш нь ажил төрөл тэгэл ер нь ямар ойлог байх тий. Ажлын бүтээмж бол их буурдаг тий. Фитнесээр хичээлдэг үү? Дээр үед хичээлж байгаа саяхан хичээлж эхэлж исэн. Тэгээд энэ гар гимтчихэд энд их бор олон юмны бор болчиход байна. Бүхэл юм гараар хийгдэж байгаа юм тий. Нэрээ тий. Фитнесээр одоо хичээлэхгүй байхад ингээд буцаад энэ уурам мураг хэрэглэж фитнес хийдэг байсан юм уу? Гүү. Тэгэхээр бас нэг хурдан арилдаг юм шиг байна л тий. Уурам хэрэглэхээр нэг аюу гой болцсон байсан би энэ их хурдан хугацаанд уурдаг гэсэн. Байгаа л унцдаг. За өөр өмсгчүүд мэдээж гой биетэй байх шаардлагатай тий. Жүжигчүүн ч гэсэн ерөнхийдөө гадны хэмжээс ч гэсэн тийм байх хэрэгтэй. Одоо л буцаа фитнесээр хичээлнэ. Хичээлнэ. Гараа гайг болохоор. Гараа гайг болохоор тий. Одоо ингээд өчтөрөөс залуучуудаас байгаа сахлаа яаж арчилдаг вэ гинэ? Арчлахаа. Тий. Одоо ингээд их сахалтай залуучууд
Юу нь бол ингээд засуулж масуулаад ингээд их гоё болоод байна. Нөө би ч тэгж чадахгүй. Энэ зүгээр энэ сахлыг энэ албаар агай нэг дурандаа тавиад байгаа ч юм бас биш. Юу ягаад одоо нэг говийн дом гэдэг кинонд орж байгаа. Тэр киноны одоо юу н павильоны зураг эхлэх гээд сахлаа тавиа гэсэн шаардлага тавьчихсан. Тэгээд энэ чинь одоо засч массан сахал бол байж болохгүй шүү дээ. Тэр одоо хэр урд ургатай. Энэ ч одоо 10-аад хоног. 10 гяс урах юм уу? Одоо ингээд зүгээр тэртэй юу? Тэртэй шүү дээ. Одоо ингээл хуслаа маргааш нэгэл гараад ирсэн. Тэгээ хаал басна гэдэг чинь тэгэл хэцүү. Амгаагийн жүжигчний гараа яг яаж эхэлжсэн? Учиртай 3 гараа хийжсэн баг тий. Их том жүжигчтэй тоглож эхэлсэн шүү дээ. Тэгээ тэр кинонд бол тэгээд тэр кинонд тоглох саналыг хэн гаргаж шанс агентлагаас бас явуулсан гэж би нэг сонсч байсан. Тэгээд тэрнээс хойш бол тэр кинон дээр бол өөрийгөө хэр хэмжээнд тоглосон гэж бодож байна. Нэг учиртай 3 дээр. Тэн дээр тий яг тэр юу гэдэг нөгөө анхны кино шүү дээ. Анхны кино тэр хугацаанд бол нөгөө манай тэр шанс нараа биш юм хэлдэг байсан тий ингэж хэлж үг. Хан шатны ойлголтуудыг өгж ийсэн. Учиртай 3 кинонд тэгээд манай Эрдэнэ гэдэг ах байдаг. Зохиолч найруулагч энэ ах аль чи хурж ирээ. Ромд ороодох гээд. Тэгээ орсон тэнд нь юу болсон. Чи болж байна нэг явнаа л гэсэн. Тэгээ ихэлсэн зүгээр сайн бол биш ээ. Одоо ч гэсэн би ямар нэг мундаг тоглож байгаа ч кинонд те. Ерөн зүгээр. Тэгэл ихтэй яг нэг кинонд орлоо. Нэг хэсэг хамт ийм мундаг хүмүүстэй ажиллаа гэхэд дандаа тэндээс нэг юм ойлгох юм да. Өөртөө би яа хэрэгжүүлж чадаж байгаа хэсэг нь чамлалтай байгаа болохоос тэр хүмүүс чинь хүн болгоны өөр гэсэн давуу тал те. Онцлог одоо миний тэг ингэж бай, ийм байгаад хэлдэг. Эдгээр нь үл айгу үгс мэдээж мундаг том сургаалууд зүв байдаг. Заавал тэр нөгөө 70-80 настай хүчин жүжигчин байх албагүй. Миний үеийн жүжигч дүү хүмүүс ч биш тийм мэрэгжлийн сургуульд төгссөнөөс бөгөөд мундаг туршлагатай, мэдрэмжтэй тийм хүүхдүүд, залуучууд, ахнар тийм хүмүүсэл тэгэл кинонд орох болгонд юм хэлэх юм, тэндээс ойлгох юм да. Дараагийн кинонууд бол илүү нэг жүжигчний ур чадварын хувьд бол илүү дээшилж байгаа шүү дээ. Тэгээд нэг хүн ямар нэг юм хийгээд харах ингээл улам сайжрал, улам тэрийг мэдрэл эхэлдэг шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед бол продюсер хийгээд кинонд бол бас нэг тоглохгүй байгаа юм шиг байна те. Тэгэхээр продюсер хийгээд давхар жүжигчний хийгээд явхад ер нь нөхцөл боломж байна уу? Амжихаар юм уу? Гэхдээ яг зүгээр продюсер хийгээд нэг шалсан алгал да. Зүгээр миний мэрэгчлэлтэй холбоотой байхгүй те. Худалдааны бизнесийн маркетинг чиглэл мэрэгчлэл юм шүү дээ би. Тэгэхээр энэ чиглэл рүү илүү ойртож ажиллавал зүгээр юм байна да. Ялангуяа урлагийн менежмент гэдэг юм хэрэгтэй байдаг. Миний зүгээр олж харж байгаагаар. Яг тэгэхээр энэ орон зайд дээр тоглогчд их сул байд юм шиг харагддаг байхгүй. Шууд одоо нэг мөнгөтэй хүн ч юм уу мөнгөтэй компани тэгээд нэг уран бүтээлчдийн багтаа хамтарч ажиллахаар тэр дунд нь нөгөө аль аллыг нь ойлгосон хүмүүс байхгүй болохоор нөгөө хоёрыг чинь тэр дундах юмыг нэгтгэж өгөх үнийг миний бодлоор бол продюсер гэж хараад байгаа байхгүй. Яг зүгээр спонсор байдлаар ажиллаж байгаа тэр хүмүүсийг продюсер гэж хэлж байгаа л. Гэхдээ гүйцэтгэх тэр чиглэлийн продюсер нь бол тэн дээр энэ урлагийг мөнгийг юм уу урлагийг санхүүтэй нь яаж холбох вэ гэдэг дээр энэ чиглэлийн мэрэгчлэнүүд бол их хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ яг энэ чиглэлээр бол манай сууйс дээр тэгээд өөр одоо юу гэдэг урлагийн менежментээр хоёр гүн сургууль бол байдаг юм байна лээ. Эдгээр удаа гарч ирээд энэ ажлыг бол бүр илүү эрчимжүүлж хийх байлгүй. Яг би бол энэ чиглэл дээр хооштой хэрэгзээ над боломж гараад боломж олдох юм бол энэ дээр өөрөөр олоо ямар ч байсан оруулнаа л гэсэн бодолтой байдаг. Одоо ингээд жүжигчд бол 4 жил сураад төгсөж шүү дээ. Их олон хүүхд залуучууд байгаа. Тэгээд магадгүй бас гаднах тэр дүр төрхөөс олоо гологдсон тэгээд кино тоглож чадахгүй ч юм уу тийм залуучууд их байна шүү дээ. Тэгээд бол амгаа гадналаас бол мэдээж кул байна. Тэгээд гаднаас окей гэдэг кино тоглоод одоо ингээд илүү сайжрал ингээл явж байна л да. Тэгмүүд ерөн зүгээр загвар өмсөгчд энэ тэр кино тоглодог ийм зүйлүүд маш их болсон. Тэгээд тэр нь бас чанарын шаардлага хангахгүй гэдэг юм. Тийм бараа бүтээгдэхүүн байлаа шүү дээ. Яг тэрэн шиг байгаад байна. Энэ тал дээр хамаагийн бодол юм байна. Тий, ерөн зүгээр мэдээч одоо юуны тул мэрэгжил гэж байдаг хүлээ тий. Мэрэгжлийн сургууль төгсөх ёстой. Дээр бол би зайлшгүй дэмждэг. Яг зүгээр юу гэдгийг ямар нэгэн байдлаар одоо чиний яг саний хэлдэг шиг өөр салбарын хүмүүс ч гэдэг юм уу, өнгөцтэй хүмүүс ч гэдэг юм уу тий. Тэр салбарыг орж нэг талаараа одоо муухай гарал мэрэгжлийн бол хааж ажиллаад байгаа юм шиг нөгөө талаар эрэг талаас нь харах юм бол
тэр хүмүүс чадаж байгаа тохиолдолд тэнд орон зай байна гэсэн үг гэж би бол хардаг. Мэдээж одоо ямар нэгэн байдлаар анхны 1 удаа 2 удаа ингээ явлаа. Энэ тэр хүн дахиад орон зай байхгүй байна гэсэн тохиолдолд ер нь дахиж цаашаа явахгүй шүү дээ. Тэгэхээр юу гэдгийг чадаж байгаа юм гэх юм уу? Нэг бол одоо болж байгаа юм бол хязгаар тавих нь заавал ингэж одоо нэг тийм мэрэгжлийн бус гэж статус хязгаар тавих нь бол дэмий юм шиг надад нэг талаар санагддаг тий. Нөгөө талаар юу гэдгийг зайлшгүй яалчгүй нөгөө мэрэгжлийн дээр дуу номыг сонсох хүмүүс бол дутмаг л байдаг л да тий. Одоо яриал нь одоо юу гэдгийг амны хайрцаг дийлцдэг юм байх хэвээр тэгээ жүжиглэх уран чадварын талаасаа гэдэг. Тэгэхээр ялчгүй мэрэгжлийн сургуулийг төгссөн хүмүүс бол энэ талбар дээр илүү байгаа. Тэгээ одоо намайг бол үзүүлэл явж штэ. Урлаг диплом, улаан диплом хэрэггүй байдгаа гэдгийг бас харуулж явж байгаа юм шиг байна. Тэгээ тойлын ярианы зөвлөөр дахиад буцаад нөгөө тишээ явуулъя. Одоо ч Facebook бол их хэрэгэлдэг болсон залуучууд их хэрэгэлдэг ч яг баг бүгдээрээ Facebook-тэй. Манай ээж хамнарч Facebook-тэй тий. Бүгд л Facebook-тэй болсон. Тэгээ одоо нэг Facebook дээр 38 мянга 40 мянган дагагчдтай. Тэгээ одоо охтууд бол ингээд чамлуу бичвэл юм охтууд л ингээд чамлуу сайн ч гэдэм үү гоё жижигчин шүү ингээд бичгээд бүгднөр хариу бичдэггүй эсвэл магадгүй Facebook профайл руу нөрөөд цариг нарчаад зааш шиг явагддаг. Нөө тийм баг юм уу гэж юу гоо. Зүгээр тэгэл хүн синтчээс удаа байх. Гүй тэгээд айгүй зарим хүмүүс ч айгүй хэцүү юм бичнэ шүү дээ тий. Юугүй. Тэгээ зүгээр ер нь тэгэл одоо ингээл тэр уцсныхаа ард ингээд байн сууж идэг ингээд сууж идэг юм шиг ханддаг байхгүй. Магадгүй тэр хүн өөрийнхөө тийм сул цагаар тий. Тэгээд юм бичлээ хай хэрэг нөө хай сайн байна уу хэрэг сайн байна уу гэж бичгээр тэгээд юу хийж гэн тэргээ юм ундаг байхгүй тэр чинь хэцүү шүү дээ. Тэгээд тэр болгон тий би одоо ингээд нэг ориглын нөгөө нэг галзуу зөв ярианд орж яана энэ тэгээд бичлээ шүү дээ. Бас нилээ хэдэн олон байвал хэцүү шүү дээ. Ойлгохгүй юм. Чи одоо өөрөө юу гэдэг сайн юм байна юм бэ? Өчнөө шүү дээ тий. Тэгээ би сүүлдээ яг тиймэрхүү юм нэгээд өөрөө нэг юм одоо нэг юм хариулт бэлтгэсэн байхгүй. Тэгээ нэг нөтер хадгалсан тий. Би одоо ингээд байнга ингэ байж байгаа хүн биш тий. Би бас амьдрахын тулд ажил хийдэг хүн тий. Ажлаа хийгээ явж байгаа нана гэсэн юм тэгээ би тэрийг нөгөө копи пейст хийж байгаа байхгүй. Тэрийг бол явуулвал тэр бүсгүй бол амгаа таалагдахгүй нэ гэсэн үг байна шүү дээ. Одоо магадгүй яг эмхтэн үнтэй одоо Facebook-д танилцсан чам таалагдвал танилцах уу? Үнэхээр хөөрхөн бүсгүй тий. Facebook-ээр за амгаа ингэ чи үнэхээр кул залуу юм аа. Тэгээ би чамтай танилцмаар байд. Одоо дотны харилцаатай баймаар байна гэвэл чи танилцах уу? Facebook-ээр шүү дээ. Танилцчихлаа шүү дээ. Одоо танилцах. Одоо танилцах. Гэхдээ тэгэл танилцчээ тийм үү? Гэхдээ тэр нь бол юу гэдэг нь заавал нэг яриад байгаа чинь чи маш гэж их балаа асуунаас дараа нь болохоор тэгээд би чамаас ингэж асуув чи юу яриа явчих. Facebook-ээр танилцах гэж чинь тэгээд цаашаа та нар юу гайна вэ? Танараа шүү дээ. Тэр чинь тэгээд танилцж байгаа хүн байлгүй байдаг юм байна шүү дээ. Тий. Одоо л бичвэл бол танилцсан гэсэн үг. Тэгэхээр бүсгүйчүүд бол боломж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрээс боломж байгаагүй нь л мэдээж авахгүй байхгүй. Би тэгээд одоо зүгээр ингэж байгаа. Наад тэр чи хэлгээд одоо нэг хүнийг айгүнгээл харчаа яваад байгаа байхгүй. Энэ үнтэй л ингэ юмсан да. Одоо юу? Тий. Тэгээ бодоод байна. Тэгээд би бол одоо нэг тийм байхгүй. Тэр нь ямар төрлийн мэрэгчлэлтэй юм байх вэ? Урлагийн юм уу? За ер нь жоохон холбогдолтой. Урлагтай холбогдолтой. Тэгээд ер нь одоо ингэж ч залуу шууд би нэг юм ч бодох. Ямар нэг юм хийж үзээд харамсах их зүгээр тий. Би тэгж алдсан юм байна. Энд дээр би илүү их ажиллах хэрэгтэй юм байна. Харин хийж үзээгүй би тэгсэн бол яах байсан бол гэдэг харамсал хамгийн эмгэнэлтэй санагддаг байхгүй. Тэгэхээр одоо магадгүй амгаа хизээ бичнэ гэж үлээж байгаа. Бичих юм уу? Эсвэл шууд уулзаад ярих юм уу? Гэхдээ ер нь зүгээр хальт мэднэгүй ер нь мэднэ л дээ. Тэг яг зүгээр асуудал байна гэж. Тэгээд тэр яг дараа нэг ерөөсөө чи тэр дахиж нэг уулзах яриа нэвтрүүлэг хийх гарах юм бол өө нэрэд гисэн шүү гэдээ гой тайлбар хэлье. За тэгээд нэвтрүүлгийн ярилцах цаг маань ерөөхдөө өндөрлж байна. Тэгээд ер нь миний асуудал нэг төгсгөлдөө асуудал нэг асуудал байхгүй. Манай нэвтрүүлгийн чинь зөв яриа. Тэгээд зөвүүн гэдгийг магадгүй амгаа ер нь сайн талаас нь хэрэглэх болов уу, муу талаас нь хэрэглэх болов уу? Хэрэгэлдэг бол аль талаас нь хэрэглэдэг вэ? Би ихвчлэн муу талаас нь хэрэглэдэг байсан. Зэвүүн хоггүй энэ төр гэлтэй. Зэвүүн гэх чи ер нь зэвүүн шүү дээ. Тий. Одоо бас магадгүй зарим залуучууд л зэвүүн кул залуу тий. Хамгаас зэвүүн залуу. Хоёр талаас нь яригддаг тий. Тэгж ханддаг хардаг бол болсон байна лээ. Зэвүүн гэдэг үг бол миний ойлголтод ерөөсөө л сөрөглөөрөө байдаг байсан. Магадгүй танай нэвтрүүлэгч гэсэн тэрэнд
эрэг үр дүнг нь үзүүлж байгаа ч юм лүү те. Кул гэдэг шиг. Гэх шиг. Тэгвэл амгаагийн амьдралтай жис хамгийн зөв алхам нь юу байсан бэ? Хамгийн зөв алхам аа. Би тэр үед яаж тэгж чадсан юм бол? Би яг ингээд хэдгээр ангида 8 дугаар 9 дугаар ангид юм болов 10 дугаар ангид юм болов ингээд Ленин шиг гэдэг чинь нэг яг голоороо үсээ хусаад гэхдээ хоёр талын мөр нилийн их энд ингэж үлдэг энийг ингэ хусцсан. Тэр надад айгүй зөвөн үйлдэл санагдсан шүү дээ. Тэгэхээр одоо тэгж яасан юм. Тэгэхээр одоо тэгж яасан. Сар гарна шүү дээ. Тэрний зураг байдгүй. Миний би нэг хамгийн гол нөгөө байдаг байсан. Хамгийн гол нөгөө нэг юм 10 жилийн юм альбом хайр хамаг дурсан байсан альбом хайцсан байхгүй. Хүмүүстэй янз бүрийн байхад тоохгүй. Ямар сонирхолтой энэ төр гэх тоохгүй. Тоохгүй чинь чиний хэлгэж чиг зөвөн байгаа үстэй гэдэг. Дээр нэг Facebook дээр нэг сүүлийн асуулт байна. Facebook дээр одоо нэг үхрийн хэвээр дөрвөл 1000 үхрийн хэвээр дөрвөл гихчлэн те. Бүсгүүчүүд 1 2 3 бүсгүүгээс олж ингээд бүсгүүчүүд нэр хүнд их нэлээ ингэж байна гэж байна гэдэг. Тиймэрхүү нэг Facebook дээр нэг пост бичсэн байх шиг байсан. Тэрийн тал дээр ер нь бол их л гүн гүнзгий дип юм бичсэн мэт те. Ер нь зүгээр юу штэ. Миний бодлоор энэ заавал яг загварын охтуудын тухайд бичсэн л те. Гэхдээ яг чи сая хэлээ нэг үхрийн өвөр дөрвөл 1000 үхрийн өвөр дөрвдөг байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар тэнд байж байгаа хэсэг бүлэг хүмүүс нь баггүй те. Хэсэг бүлэг хүмүүс нь сөрөг хандлага гаргаал те. Яаж яваад байгаа юм бэ? Тэдрүү яах вэ зүгээр хүн мөнгөтэй үнтэй энтэг суух нь хүний дурш шүү дээ байж болох байхгүй. Сайхан амьдрахын тулд өөрийг нь аваад явах арчаатай үнтэй суух бол энэ асуудал биш. Тийм өөрийгөө өнгөдүүлж явуулдаад байгаа байхгүй те. Их нэртэй. Соёлтойгоор тийм шүү дээ. Гэхдээ тэр нь хэсэг бүлэг байхгүй. Тэрийг нийтийн тэр салбарт нь нялзааж заваарж ойлгодог энэ ойлголт бол тэр хэдэн нөхдөс болоод байна гэж л би уурсан байхгүй. Би нэг шинэ жил хөтлөлөө л дөө. Хөтлөөд нэлээд том тийм хүлээ авалт болж ирсэн байхгүй. Тэгээ нэг согтуу нөхөр ингээд тэн дээр тайзруу гарах гэдэг байхгүй. Тэгэхээр эргэтэй юм. Байж яха та болоог нөгөө сэтгэлэн дараа бол яваа. Тэгээ нөгөө шинэ жил айгу гоё боллоо, сайхан боллоо. Тэгсэн захирал нь хаалаа миний дүү нааш суу сайхан боллоо. Ширээн суудсан нөгөө ах гарч идэг байхгүй тайзруу. За энэ хөрөө яах гэдэг. За гайгүй л үүдээ бодсон чи. Би баярлаа. Би энэ загварын юм янхан бандар би амаа хориглохгүй шүү гэсэн байхгүй. Тэр надад тэр 500 хүний дунд намайг ямар амар байдлаар бол 1000 над руу харсан байхгүй тий. Тэгэхээр энэ бол айгүй муухай нөгөө нийгэмд ойлгож байгаа салбарын нийт ойлголт. Гэтэл бүгдээрээ иймэрээ байгаад байгаа юм уу? Бүгдээрээ ийм байгаад байгаа юм уу? Гэвэл үгүй байхгүй. Тэнд дунд нэг 10-20% тий. Би бүр тэгээд та нараас их хуцсан бол нэртэй чинь хэлээ шүү. Хинтээ яадаг гэдэг юу авсны ч хэлээ шүү гэж уур байд. Тэгэхээр тэр чинь нийт масс гэж тэгж ойлгоод шүү дээ. Би хүрэл дунд нь орсон. Би мөрөөрөө амьдрах гээд хэдэн төгрөг олох гээд толтороо гээвчсэн хүрд хүртэл тэр муухай үг нялзааж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юм зүгээр нийт масс ингэж заваанаар хүрдэг энэ ойлголтыг бол ер нь юу тийм нэг эвдэж магадгүй зарим нь бол шууд ил тодор хэлж байх нь зүйтэй юм гэж би бодсон. Хэлээч үү. Тэгээ би хоёр тань бол аягүй фэйсбүүкээр хэрэлдсэн. Би та нарын ингээс намайг айлгах гэж үзсэн. Тэгээд би нэрийг бол хязгаарч дурсахгүйгээр дурдахгүйгээр тэгээд дуусгая. Дахиж битээ тийм элдвүүтэй нэг юм гаргаж байгаарай. Яаж явах нь хамаагүй. Тэ? Бусдыг битээ нялзаагаад нэг бол энэ юунаас сал арил холд зайл гэсэн үг байхгүй. Тэгээд яг нэр нь хэлэхгүй болно. Гэхдээ бид нар юу авдээ ер нь зүгээр тэр бүсгүүчүүд. Би тэгэл бүсгийн ухаалаа юм бодолд нь очил хараад гар цаанаас авсан юу нэг тотал тэр юм байхгүй. Машин тэрэг. Үгүй би гэлтгүй ер нь зүгээр нийгэм тэрэг мэдж байгаа шүү дээ. Яг тэгэл хүмүүсийн энэ нэг ойлголт байдаг энэ юм. Ер нь ихээ тэрийг яриад би бол тэрийг яриад яг надад бол тэр нь хамаагүй те. Надад тэр нь сонирм биш. Зүгээр л тэр нэг нөхрөөс болж бус чинь ингэж заваар болж дуудагдаад ажтэй. Бус чинь тийм өнцгөр хүмүүс нүдний булангаар хараад ажтэй гэдэг л ойлголтод тариу өгөх гэж л орилсан. Кинонд тоглох хэдэн дөрөв тоглолт юм? Янз бүр дээ. Тогтмол биш. Барах цагаар. Зас тэрийг хэлээд яах юм бэ? Сая хайсаа. Яг одоо залуучууд бол жүжигчдийн мэргэжилт авахгүй л их хичээж байгаа. Тийм юм гэж хэлж байхгүй л те. Тийм өндөр юм те. Үнэтэй сая хүрдэх юм уу? Тэгж хэлсэн юм уу? Тий. 50 сая гэхээр. Сая 2 сая гэхгүй да. Тэгтээ ерөн зүгээр. Магадгүй би ингэж ягаад асуусан гэхээр одоо залуучуудгаа жүжигчин болохгүй л тий. Магадгүй би жүжигчин болвол гэр бүлийг тэжээж чадах болов. Бид яг энэ сонголтын дээр байгаа шүү дээ.
Зүгээр яг амгаагийн хувьд яг мэрэгжлийн жүжигчин биш гэсэн одоо маш олон кино болж байна. Яг зүгээр барагцсан хэднүүний цалиа авна нэстэй. Ус хүмүүсээ уриалъя л. Гэхдээ ер нь тэгэл янз бүр байна л да тий. Дараа нь 5, 10 гал ингээд янз бүр байна тий. Одоо тэр ямар хугацаанд хийж байгаа орчин үеийн кино юу, түүхэн кино юу тэрээс авахудаа өөр тий. Тэгээ ер нь зүгээр мэдээж миний бодлоор юу гэж харсан бэ гэхээр энэ нэг мэрэгжил гэдэг юм чинь оршин тогтноод байгаад яваад байна шүү дээ тий. Хүнд юм байлээ. Мэрэгжлийн төгсөөд гараад ирсэн хүмүүс ч хүнд байгаа. Чи хүнд. Гэхдээ энэ мэрэгжил ямар нэгэн байдлаар оршин тогтноод байна гэдэг чинь цаашаа амьдраад хүмүүс нь тэнд оролцож байгаа хүмүүс нь амьдраад л байгаа байхгүй. Тэгэхээр тэндээс ямар нэгэн амин зуулга олоод байгаа байхгүй. Тэгэхээр жүжигчин байгаа. Заав жүжигчин биш. Тэр санхүүч нь байна уу, Япон байна уу, тэ тогч нь байна уу хамаагүй. Ажилдаа сайн байх юм бол мэрэгжлээ сайн байх юм бол тэр хүмүүс тэгэл амин зуулга олно шүү дээ. Тэгэхээр бол чадаж байгаа хүмүүс нь үл сангалтай л олж амьдарч байгаа байна. Хамгийн гол хийж байгаа зүйлээ дуртай байх хэрэгтэй. Дуртай. Тэгээд чадвартай байх. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн Зимээрэ ток шоунд жүжигчин загвар өмсөгч Амглан Баатар оролцлоо амгаа. Тэгээд зүйлүүд бол бас нэвтрүүлэг хөтлөлөө анчин гэдэг. Тэгээд хийж байгаа бүх ажилд нь амжилт хүсье. Ирж гой нээлттэй жилдээ ярилцсан баярлалаа. Тэгээд бас орой гардаг учраас залуучууд бидний яриаг бас ойлгож хүлээж авах гэж бодож байна. За олон их өвөө юм ярьсан. За баярлалаа. За тэгээд бүгдээрээ энэ нэвтрүүлгийг YouTube channel руу үзэж болно. TV Tom Mongolia гэдээ ороод үзээрэй. Дараагийн 3 дахь өдөр би дахиад лайв хийн, лайваар ямар зочин оруулах вэ гэдэг бүгдээ ярилцж байгаа шийдтгээ. Тэгээд дараагийн бямбар хүртэл бүгдээрээ, за дараагийн 5 гараг хүртэл бүгдээрээ түр баяртай.